нар өгдлийг дүрслэн, хүснэгтлэн төрөл бүрийн диаграм байгуулах ёстой байгаа. За бүгдээрээ өгүүлбэрийг уншъя. Америкийн нэгдсэн улсад хийгдсэн олон кино бусад орнуудад алдартай болсон байдаг. За эдгээрийн нэгэн JD эргэж ирсэн кино. Энэхүү кино хамгийн анх 1983 онд гарч байсан ба 1997 онд дахин дэлхийн бүх театруудаар гарах болсон. За тэгээд JD эргэж ирсэн киноны нээлттэй эхний 7 хоногт олсон ашиг орлогын талаар дараах диаграмуудад үзүүлсэн байна. За биднэрт бол багнан диаграм харагдсан байна. За энэчнээс бид нар юуг харж болох вэ гэхээр Их Британаас бол хамгийн их орлогыг олсон юм байна. За Италиас бол хамгийн бага орлогыг олсон юм байна. Нийтдээ ямар хэмжээний орлого олсон. За тэгээд хамгийн их ба хамгийн бага зөрүү буюу 70-аас гих мэт маш олон зүйлийг диаграмаас хараад мэдэж болох нэ. За бүгдээрээ эхний дасгалыг хамтдаа ажиллая. За 1 цагийн хугацаанд үйлчлүүлэгчдийн насыг бүртгэсэн бүртгэл харагдчихээн. За 25, 29, 45, 19, за 35, 39 гих мэтчлэн насуудыг бүртгэсэн байна. За эхлээд бид нар ямар үйл ажиллагаа хийх гэхээр өгдлийг 10 урттай завсруудад бүлэглээд давтамжийн үснэгтийг байгуулад мод бүлгийг олно. За дараа нь давтамжийн үснэгт ашиглан багнан диаграм байгуулах гэсэн ийм хоёр алхмыг хийх ёстой. За бүгдээрээ эхлээд үйлчлүүлэгчийн насаа 10 урттай завсар туваан. За яагаад 0-оос эхлэхгүй байгаа гэдэг хамгийн бага нас бол 17 гэх мэтчлэн байгаа учраас 15 бас байгаа учраас за 10-аас эхлээд 11-ээс эхлээд явсан байна. За 11-ээс 20, за дараагийнх нь 21-ээс 30, 31-ээс 40, 41-ээс 50, 51-ээс 60, 61-ээс 70 гэд үндсэндээ 6 бүлэг хуваасан байна. За бүгдээрээ харж байна. 11-ээс 20 завсарт бол 10 ширхэг байна. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 ширхэг байгаа. Тэгэхээр 4 ширхэг босоо зураас татаад бүртгэж байгаа гэсэн. 1 ширхэг хөндлөн зураас татаад ингээ багцлах юм бол энэ 5 ширхэг гэдгийг илэрхийлнэ шүү. 5 ширхгийг заавал багцалж явна. Энд бас 5 ширхэг ингээд 10 ширхэг байх шүү. За 21-ээс 30-ыг дахиад тоолсон байна. Улаанаар тэмдэглэсэн байна. За энд бол 15 ширхэг дахиад 5 таваараа багцуулж байна. За 31-ээс 40 дээр бол 12 ширхэг байна. 31-ээс 40 завсарт орсон бол за энд 12 байна. 5 таваараа нэг багцуулаад 2 гээд 12. За бүртгэл давтамжаа хүүхдүүд ихэвчлэн андуурдаг. Бүртгэл гэдэг бол 6-аар тэмдэглээд 5 болохоор хөндлөн зураас татаж багцалдаг. За давтамж бол нийтдээ хичнээн ширхэг байгаа вэ гэдгийг тоолж гаргаж ирээд тоогоор илэрхийлдэг үзүүлэлт байна. За гих мэтлэнгээ давтамжаа нэгүүд энд байгаа нийлбэртэй тэнцэх ёстой. За ийшээ 5, доошоо 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 45, 48 байх ёстой. За энд 25 дээр энд 10. За тэгэхээр 35 ингээд 48 ширхэг. Өөрөөр хэлбэл бид нар бүртгэл болон давтамж за насны засвар туваалсан хүснэгтээ зөв хийсэн байна гэж тодорхойлж байна. За бид нар энгийн үед мод гэдэг бол хамгийн их давтагдсан тоог нь илэрхийлдэг. За энэ удаад бол хамгийн их давтагдсан завсрыг бид нар мод завсар буюу мод бүлэг гэж авч үзнэ. За бүгдээрээ харж байгаа хамгийн их давтамжтай завсар бол 15 та буюу 21-ээс 30 гэдэг завсар байна. Тэгэхээр бидний мод бүлэг бол 21-ээс 30. За одоо давтамжийнхаа хүснэгтийг ашиглаад бүгдээрээ багнан диаграм байгуулна. За диаграм байгуулахаас өмнө мэдээж тухайн диаграм юуг илэрхийлж байгаа гэдгийг илэрхийлэх гарчиг бичнэ. Тоо хэмжээг босоо хуваарийн дагуу бичнэ. Хэмжих нэгжийг бичнэ. За юмсын нэр юм уу эсвэл төлөөллийг бичнэ. За юмсын тоонд харгалзах багныг зурна. За бүгдээрээ харсан байна. За бид нар юу хийж байгаа вэ? Үйлчлүүлэгчдийн насыг судалж байгаа. За дээшээ давтамжийн тоо буюу хүний тоо бол мэдээж тэдэн ширхэг хүн гэд нэг ширхгээр гарч ич. За хөвтэй шугамын дагуу бид нар завсраа хавж байна. За 11-ээс 20 хооронд бол бидний дээр хэлсэнчлэн 10 гэсэн давтамжтай завсар 15, 12, 4, 6. Өөрөөр 11-ээс 20 настай хүн бол 10 ширхэг байдаг юм байна. 21-ээс 30 настай хүн 15 ширхэг байдаг юм хэлбэрчлэн харж болж байна. За нөгөө талаас бол хамгийн бага бол 61-ээс 70 насны үйлчлүүлэгчд бол хамгийн бага байдаг юм байна. Өөрөөр хэлбэл бид нар бол 21-ээс 30 насны үйлчлүүлэгчдийг хамгийн хүлээж авдаг юм байна. За бидний медиан тэгвэл юу болох вэ гэж. За медиан юу болох вэ гэдэг нь мэдээж дунджийг илэрхийлдэг. Тэгээ хүүхдүүд маань жагсаж хүчээд медианаа олох боломжтой. За эсвэл медиа олох дахиад нэг арга байгаа. За энийг багш санал болгоё. За 11-ээс 22-ын дундч нь юу вэ гэвэл 15.5 15.5-аа 10-аар үржүүлдэг. Энэ хоёрын дундчийг
давтамжаараа үржүүлнэ. Дундчуудын давтамжаараа үржүүлээд нэмээд нийт хүндээ хуваахад бас гарч ирэх боломжтой. За тэрийг бид нар үржүүлээд 8 дугаар ангидаа үзэх болно. За дараагийн асуулт руу харъя. За та хэдэн гар утастай вэ гэсэн судалгааг санчир ангийнхаа сурагчдаас асуугаад судалгаа хийсэн байна. За судалгаа бүгдээрээ доор багнан харуулсан байгаа. За тухайн үрхэд нэг ширхэг утас барьдаг үрхийн тоол 6 айл байх нь 2 ширхэг утастай л 3 ширхэг 3 ширхэг утастай л 12 ширхэг 4-өөс багагүй утастай айл 9 ширхэг өөрөөр хэлбэл 4 5 6 7 гэх мэтчлэн явна гэсэн. За эдгээрийг бид нар одоо ямар диаграмаар байгуулах гэдэг нь гэвэл дугуй диаграмаар хэрхэн байгуулах вэ гэж. За нийтдээ 30 хүүхэд байгаа. 30 хүүхэд байгаа. За хуваар илэрхийлээд диаграм байгуулж болно. Тоонд харгалзуулаад диаграм байгуулж болно. Гэхдээ бид нар хэн ямар хэмжээг эзлэх ёстой байдгийг үнцгийн хэмжээгээр олох ёстой. За дугуй маань өөрөө 360 градус гэдгийг айгуу сайн тогтоох хэрэгтэй. За биднэрт бол үрхийн тоо жишээлбэл 30 байхад нийт 30 өрхөөс 6 нэг утастай байсан гэж үзье. Байсан. Тэгэхээр нэг гişэрхэг утастай айл хэдэн хувийг эзлэх вэ? 6 30 туваагаад 20% эзэлж чинь. За тэгвэл 20% дугуй диаграм дээр ямар хэмжээний зайг эзлэх вэ гэдгийг олъё. За тэгэхээр нийтдээ 360 градус юм чинь нийтдээ 100% гэдэг чинь нэг хувьд 3.6 градус оногдно гэсэн. Тэгвэл 20% хэчин градус оногдох вэ гэж. За тэгэхээр 20% бол 72 градус оногдно гэсэн. За бид нар дугуй диаграмыг зурхтаа эхлээд ямар нэгэн цэг төвхтөө дурын тойрог татна. Томж яж болно, жижигж яж болно. За дараа нь бид нар транспортерийн шугам хэмжээд тойргийн их дээрээс нөгөө 72 градус байгаа радиусаа татаад явна гэсэн. За тэгээд диаграмыг байгуулна. За эхлээд бүгдээрээ өрхийн дагараа. За 6 өрх бол 20% эзлэх гэдэг нь 72%. 3 гэдэг нь 36 градус, 12 нь 144 градус, 9 нь 108 градус. Ингээд нийтдээ 360 градусыг эзэлж авах нэ. Тэгэхээр хамгийн бага хэмжээтэй зурагдах газар бол 2 утастай айл буюу 36 градусаар зурагдана гэсэн. Хамгийн их талбайтай бол 144 градусаар зурагдана гэсэн. Хуваагаа зурна гэсэн. Бидээж өрхийн тоо байх ёстой, үзүүлэлт байх ёстой. Тэгээд диаграм тавигдах бүх шаардлагууд байх ёстой. За дараа нь бүгдээрээ диаграм үзүүлсэн байна. Бид нарт одоо диаграм дээр бүгдээр ажиллая. Биеийн тамирын хичээл дээр сурагчдын гар дээр сүнэсэн тоог бүртгээд диаграмаар харуулсан байна. Аль диаграмаас ангийн сурагчдын тоог олох боломжтой вэ гэж. Аль диаграмаас ангийн сурагчдын тоог олох боломжтой вэ. За эхний диаграмд 20-с 29 сүнэсэн бол 40%-ийг эзэлж байна. 30-аас 39 сүнэсэн бол 24%-ийг эзэлж байгаа. За 10-аас 19 нь 20%-ийг, за 0-ос 9 нь 12%, огт цунаагаа гүн 4% гэх мэтлээ. Эсвэл 40-с 49 сүнээс байхгүй гэх мэтлэн гэр. За дугуйн диаграмд бол хөвчний хувийг эзэлж байгааг бол харагдаж байна. Гэхдээ хүүхдийн тоог олох боломжтой юу гэвэл боломжгүй. За одоо багнын диаграмаас 0-ос 9 сүнээс хүүхд бол 3 ширхэг байгаа юм байна. 10-аас 19 сүнээс хүүхд бол харж ин 5 ширхэг байгаа юм байна. 20-ос 29 сүнээс хүүхд бол 10 ширхэг байгаа юм байна. 30-аас 39 сүнээс хүүхд бол 7 ширхэг байгаа юм байна. 40-оос 40 сүнээс хүүхд бол 1 ширхэг байгаа юм. Гэх мэтчлэнгээр. Тэгэхээр юуг олгож байгаа вэ? Юу тодорхойлох байгаа вэ гэдгээс шалтгаалаад диаграмуудын сонгоо авалт өөрчлөгдөнө. Тухайн хүүхдийн тоог олгож байгаа бол багнын диаграм нь илүү чухал. Хэдэн ширхэг вэ гэдэг. Ангийн дийлэх сурагчдыг хэдэн хувь нь эзэлж байгаа вэ гэдгийг олохын тулд дугуй диаграм нь хэрэгтэй байх. За гэрийн даалгавар. За эхний даалгавар бол 40 сурагчийн нийгмийн төсөө өгийн тоо байна. Яг эхний даалгавартай адилхан 30 урттай бүлэглэнэ. 30 урттай бүлэглэнэ гэхээр 0-оос 30, 31-ээс 0-оос 30, 31-ээс 60 гэх мэтчлэнгээр хуваарлана гэсэн үг. За тэгээд өмнөшгөө хийгээд бүтгээд явна гэсэн үг. За тэгээ мод бүлэглэлт. Дараагийнх нь бол бүртгэлээч хийхэд давтамжаа хийгээд за энд бол завсар хуваагаагаар зөвхөн дэвсгэр дээр нь тооцсон байна. 2 дугаар даалгавар. За 3 дугаар даалгавар дээр дараах асуултууданд хариулна өг диаграмаас дүгнэлт гаргана гэсэн үг. За 4 дугаар даалгавар бол хуваар илэрхийлэгдсэн байгаа ч бид нар дугуй диаграмаар илэрхийлэх нэ. За гээд үндсэн 4 даалгавар хийх нь энэ 4 даалгавар нь яг энэний өмнөх жишээ бодлогуудтай төстэй байгаа учраас бичлэгээ дахин үзээд даалгавраа хийгээд маргааш 12 цагаас өмнө багш руугаа явуулнаа.